Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Алай. Саран дархан. Өсөж төрсөн нутгийн минь дөлгөөхөн урсах голын хөндийд тэргэл саран мандах бүрд хүмүүс сонсооч дархан ахаад л ажиллаа хийгээд эхэллээ гэлцэнэ. Төгрөг мөнгөн саран зогоохон хөөрсөөр голын хөндийг тэр чигтэн гээгүүлэхэд эргэн тойрон ёр бусын чимээ аниргүй дүнсийн. Энэ үед сарны гэрлээр дамжин мөнгө давтах чимээ чихнээ дин дин хэмээн дуулдах үе хүмүүс өөрийн ирэхгүй тэргүүний орхон тэнгэрт мандсан сарыг ажиглан "Тийм ээ, дархан ажиллаа хийж байна" гэнэ. Дархны эцэг морь тахалдаг хүн байжээ. Тэр үед хөдөлмөрийн хуваар учиргүй нарийн байсангүй. Тиймээс түүний бусдаас ялгарх зүйл ердөө л морь тахлах чадвар юм. Тэрээр овгийн ахлагч Лукогийн боол бөгөөд загтал зөөж энд тэмдгүү явна. Хэл чимээ хүргэхээс бусад үед адуу маллахаас өөр ажилгүй. Нэг удаа тэрээр загтал хүргэхээр явж байгаад зам дээр төмрийн дархан осгож өгсөн байхтай таарч багаж хэрэгслийг авч жүчээнийхээ хажууд шавар пишин өрөөд хуучирч мууцсан тахнуудаа балбан засаж янзалжээ. Энэ явдалтай ойрхон тэр нэг хүүг зам дээрээс олсон юм. Хүүгийн харц түүнд ихэд таалагдсан учраас бяцхан хүүг үүрч гэртээ ирээд овгийн ахлагчид хандан "Энэ бяцхан хүүхдийг надад хүү болгон өгөөч, бас таны ч боол болог" гэхэд овгийн ахлагч чанга нээгээд "Чи намайг ахаад нэг мал тэжээ гэхгээ юу? Дэми хоолны сав болохгүй гэсэн баталгаа байна уу?" гэхэд хөгшин хариу хэлж чадсангүй. Харин эзэн зөвшөөрч "За яах вэ? Чи морь тахлах эрдмээ энэ хүүд зааж өгөөрэй. Яваандаа надад тусгайлан морь тахалдаг боол хэрэг болох биз" хэмээжээ. Ингэж бяцхан хүү эзгүүгээр талд чон нохойн хоол болохоос аврагдсан юм. Хүү төмрийн дархны пэшингийн дэргэд өсөж төрнөн галын төлөөс гарах 981 өнгийг ялган харж сурчээ. Бяцхан гартаа алах барьвал улайсан төмрийг хэрхэн тааруулж давтахаа яг таг мэднэ. Иймээс хүмүүс хүүг энэ хорвоогийн хамгийн мундаг төмрийн дархан болно гэж магтан толгойг нь илэхэд хүү ихэд хажиглана. Өргөсөн эцэг нь загтал хүргэхдээ хүүгээ үргэлж авч явдаг тул залуу хүү эрх дураараа хэсвчлэх амьдралд татагдах болжээ. Ийм хүү хэдэн жил өнгөрөхөд уулын нуг, голын хөндийн зам, залуу хүүгийн хөлийн улан дэлгдэн овгийн ахлагчийн мэдэлд байх хүмүүсийг бодвол үзэж харсан зүйл явж туулсан газар хавьгүй их болжээ. Тэнтхийн ихэнх хүмүүс жижигхэн суурин газраасаа гарч үзэлгүй насыг илээдэг бол хүү эзнийхээ харьяат газрын олон уул ус төдийгүй хүний газар гүний нутгаар хідэнтэй явж үзсэн байв. Нэгэн удаа эцэг нь "Намайг өгсний дараа чи эзний мордын тахыг сайн засаж өгөөд байвал зовлон үзэхгүй" гэхэд залуу хүү үл тоомсролсон царай гаргаж тэнгэрт хөвөх өвөлсийг ширтэнэ. Залуу хүүгийн ирүүнд хэдэн сөрөвгөр сахал цухиж цээжинд нь аль хэдийн өөрийн гэсэн үзэл бодол бий болсон боловч хөгшин настай хүмүүст бол хаашаач хөрвж мэдэх гэнэн цайлган насан дээрээ яваа нь харагдана. Эцэг нь "Өөрийгөө ихэд бодох хэрэггүй. Эзэн чамд морь тахлах ажил өгсөн нь том боломж шүү. Чамайг тоож угаан тэр" гэхэд залуу хүү нөгөө л янзаараа үл тав. Үнэн дээр хүүд юуг хийх, юуг эсхийх тухай бодол огт төрөөгүй байлаа. "Намайг хэн гэдэг юм бэ? Надад нэр усч байхгүй" гэж залуу хүүг асуухад эцэг нь санаа алдаад "Тийм ээ. Хэн нэгэн хизээ нэгэн цагт хурч ирээд чиний нэрийг хэлэх байх гэж хүлээсээр өдий хүрлээ. Чамайг төрүүлсэн эцэг их байх нь гарцаагүй. Гэвч тэд чамайг хайж ирсэнгүй. Тэд бурхан Тэнгэрийн ивэлд багтаад Тэнгэрийн орноо заларсан бизээ. Чамайг хамжлаг боол болох тавилантай гэж бодохгүй байна. Тиймээс л чамд бардам зам байдаг байлгүй" хэмээхэд залуу хүү санаа алдан "Та надад нэр хайрж болохгүй юу?
Эзэн чамд нэр өгнө. Намайг өгсний дараа чи өөрийн гэсэн нэртэй болно. Чи эзний албат болохоор гэвэл. Гэхдээ яг одоо өөрийгөө хэн гэдгээ мэдмээр байна гэж шалгахад эцэг нь арга буюу түүнийг дагуулan эзэнд бараалгахаар очив. Овгийн эзэн бусад овгийн тэргүү нарыг бодвол эрдэм номд дөмөгдөө нэгэн. Тэднийг очих үед эзэн нарны гэрэлд шоголтой ном дэлгээд сууж байлаа. Тэрхүү номд ямар нэгэн оноосон нэрийг олон янзаар хэлж болох тухай өгүүлсэн ажээ. Өд нэлээн хивэж нар уулын цаагуур хүүшлэн дорноос шинэхэн сар цухиж харагдана. Хүмүүс ийм сарыг саран авхай гэлцэх болгоо. Эзэн сарыг заагаад "Ийм сарыг юу гэж нэрлэдгийг мэдэх үү?" гэж асуухад хүү огт торлгүй "Саран авхай" хэмээн хариуллаа. Эзэн инээд алдаад "Чамайг ингэж хэлнэ гэдгийг мэдэж байсан юм. Гэхдээ энэ номд сарыг олон янзаар нэрлэх тухай өгүүлсэн байна." Гэхэд хүүгийн эцэг "Энэ хүү өтөл намайг өөд болохыг хүлээх янзгүй. Эзэн та боолдоо нэр хайрлаач." Гэхэд эзэн хүүгээс "Чи морь тахлах эрдмийг гүйцэд сурч чадсан уу?" гэж асуухад хүү дотроо сурч чадаад байх юмгүй гэж бодоод "Тийм ээ, бүгдийг сурсан" гэлээ. "Чи их царайлаг залуу болж эмэс охид чамд татагдах нь мэдээж. Гэвч чи дэндүү амгалан байгаа нь зүсний сайхнаас болоогүй байх. Чи өргөсөн эцгийнхээ хамгийн сайхан зүйлээс нь сураагүй юм байна. Тэр зүйл юу хэмээвээс боол хүний хүлцсэнгүй номхон зан чанар билээ. Гэхдээ би өнөөдөр сайхан зантай байгаа болохоор чамд нэр хайрлая. Чи бол нарны гэрэлд үл хүрэх саран мэт тул чамайг саран залуу гэж нэрийдээ. Яг л саран мэт үзэсгэлэнтэй гэсэн үг" хэмээв. Тэр үед тэнгэрт саран мандаж эзний гардах мөнөөх сударт сарны өөр нэршлүүд билээхэн байсан учраас тэр ингэж хэлж таарсан байх. Магадгүй морь тахлаач боолн царайлаг бардам төрхтэй байгаад эзэн дотроо дургүй байсан учраас "Чи хэдий сар мэт байвч би чиний дэргэд хизээд нар мэт байх болно" гэж бодсон юм билүү. Шин нэр хүртсэн залуу хүү тэнгэрийн саран хувь заяатай нь холбогдож байгааг төсөөлсөн ч үгүй. Эцгийн хамт газар хүртэл бүхийн яслаад гарч одов. Энэ цагаас хойш залуу хүү эзний заавраар шин тах биедээ байн авч явдаг болж хизээл бол хизээ морийн тахалж өгдөг болов. Тэр үед алх хадаасны чимээ өглөө орой нам гүмийг эвдэн дин дин хэмээн цуурайтахад залуу сайхан охид тэр чимээг сонсоод зүрх сэтгэл нь уяран догтлно. Эзэн "Чи тун сайн байна. Хязээ нэг өдөр морь тахлах ажил боолын хийх зүйл байхаа болж жижигхэн төшмөлийн ажил болж ч мэднэ. Ядахта чөлөө тард болчих бол тэр хэдэн дарахны зэрэгт хүрнэ гэсэн үг. Тэгвэл би чам дээр ирж мөнгө төлж морио тахлуулдаг болно" гэлээ. Үүний дараахан саран залуугийн өргөж авсан эцэг өөд болжээ. Удалгүй нэгэн дарахны охин морь тахлаач залууд сэтгэл алдарч гинэ. Дарахны ажлын байр эзний асар өргөний гадна байхагаад саран залуу өмнөр нь явж өнгөрөх үед мөнөөх охин хаалга түшин зогсоод сэтгэл алдарсан шинжийг огт үзүүлэлгүй их залхуурсан янзтай. "Хөөе, саран залуу, өнөөдөр бороо орох болов уу?" гэж асуух буюу эсвэл "Саран залуу, гутал чинь цоорчихсан юм биш үү?" гэнэ. Залуу энэ үед дотроо охины сэтэнг гадарлах боловч нүүрэндээ "Тийм үү? Бороо орох эсхийг би яаж мэдхэв дээ? Тийм ээ. Гутал маань цоорчихжээ" гэж хэвнийг хариулах айдна. Залуу нэг өдөр дарахны ажлын байранд орж үзв. Хогшин дархан нүдний шилээ авч залууг харснаа шилээ дахин зүүж харлаа. Болор чулуун шилний цаанаас нүд нь огт үзэгдэхгүй аж. Залуу "Би мөнгөн идэл яаж уралдгийг үзэх гэсэн юм" хэмээхэд хогшин дархан толгой өндийлгүй ажилласаар байв. Дарахны ажиллах дуун түүний морины тахадахтай ижил дин дин гэж сонсогдно. Залуу "Би мөнгө давтах чимээг сонсож үзье" гэж ахин хэлэхэд "Чи өөрөө хэд цохоод чимээг нь чагна" хэмээгээд хогшин дархан залуугийн өмнө гоёмсог цар тавилаа. Тэр саран мэт дуграг мөнгөн царан дээр хэсэг цэцгийг уран зохиж сийлсэн тул
Залуу яахаа мэдэхгүй хөшиж орхилоо. Мөнөө хөгшин дарахны гар бохир заваан болсон төдийгүй хуруу нь мойнож тахисан байхад залуугийн гар засаж сийлсэн мэт уран гой үзэгдэнэ. Эцэст нь залуу энтори модон иштэй алхахыг шуурч аваад цэцгийг хараахан гүйцэд гаргаагүй хэсгийг цогхоход жингилсэн чимээ чихнээ цуурайтан хадлаа. Бодлоггүй залууг явахыг завдахад хөгшин дархан сая ам нээж завтай үедээ ярьж байгаарай. Магадгүй чи дарахны ажилд сонирхолтой болж мэднэ гэжээ. Залуу хоёр дахь удаага очиход тэр чи дарахны эрдэмт суралцах хэрэгтэй. Чамд тэнгэрээс саяасан их авьяас байна. Дээд тэнгэр чамд уран дархан болох хувь төөрөг оноожээ гэв. Ингээд хөгшин дархан энэ үгээ эзэнт хэлвэл "Тэгвэл чи дархан биш юу болж таарч байна?" гэж эзэн асуув. Дархан хариуд нь "Тэр залуугийн ирээдүйтэй харьцуу болвол би нэгмүү төмрийн дархан төдий" гэж хөгшин дархан хариуучвал "Гэхдээ чөлөө тардал дархан болдог шүү дээ. Дарханы ажлыг эрхэм нандин эрдэмт тооцдог. Тийм бол та тэр залууг чөлөөлж нэгүүлсэнгүй хандаач" гэхэд эзэн "Тэр одоогоор надад онцгой тус хүргэсэн юм алга. Бидэнд өөрсдийн хууль ёс байдгийг та мэдэх үзье" гэж эзэн хэлэхэд хөгшин дархан санаа алдаад "Би энэ амьдралаа танд бүрнээ зориулсан. Энэ бүхнийг түүний өмнөөс тооцож болгоо хаваас тэр үед таны иргэн миний хүргэн болох энэ хүүгийн эрдэм чадал 4 зүг 8 завхис цуурайтаж цас дуулын ар өрөөр ур чадварын шагшин магтаа зогсохгүй таныг ч амар улдан магтан шүү дээ" гэхэд эзэн "Тэглээгээд энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ?" гэж хариулах мөчөд саран залуугийн мөрөөдөл талаар болов. Эзэн хэрэг явдлын голыг олж хэлжээ. Алсад нэр алдран төгсөн хийгээд нэр усыг хинч мэдэхгүй байхын ялгаа юусан билээ. Нэр алдартай хийгээд алдар нэргүй байхын зөрөө хаансан билээ. Саран залуугийн сэтгэл зүрхэнд алдар хүнд олохын хүсэл огт үгүй болж нэр хүнд гэдгийг хий хоосон зүйл хэмээн бодов. Тэгээд залуу хүү "Нэр алдар надад сонирн бишээ. Эрх чөлөөтэй байх хэсэг нь тийм ч чухал биш. Тиймээс дархан та гуйж говшаад юу хийн? Би боол чигээрээ үлдээ" гэхэд эзэн хөгшин дарханд хандан "Эрх чөлөө хүнийг муу юмд дуруу татхаас хэтрэхгүй. Бардам зам бол бидний гол дайсан юм" гэд саран залуу руу харж "Чи явж өөртөө махир хутаг арчуур 2 хийж аваад боолуудтай хамт бай" гэж хэлээд өргөөнийхөө сүрлэг том хаалгаар гарч одлоо. Хөгшин дархан "Чи миний урлангаар дахиж бүү үзэгдээрэй. Чиний амьдралын зам мөр шулуун дардан байхгүй нэлт боллоо. Чамайг хайрлсан бүхнийг чи шархлуулах болно" гэж үгээ дуусгаад эргэж чарлгүй яваад өгөв. Саран залуугийн нулимс энэ үед гол мэт үерлэв. Омог бардам зан өөрт нь юу авчирсныг тэр энэ л үед ясандаа тултал ойлгож авчээ. Тэр төмрийн дархны 100-ыг нээж өөртөө махир хутаг арчуур 2 давтан урлалаа. Яг энэ үед тэр өөрийгөө юу алдснаа ухаарав. Саран залуу дархан болохыг туйлаас их хүсэж байгаагаа тэрхэн мөчөд бүрэн ухаж нулимс нь үерийн ус мэт сад тавин өөрийн ирэхгүй ааваа хэмээн дуу алдахад эсгэрэх салхи залуугийн гасланд дууг түрэн уйлав. Саран залуу энэ шөнө газрын гаваар орж алга болохыг хүссэн ч гагцхүү хөгшин дархны охиныг сүүлийн удаач болов харах хүслэн дийлжээ. Үүр хаяармагц хөгшин дархны үүдэнд очвол дарахны охин гуйлын шанахтай усанд нүрээ булхан угааж байлаа. Охин түүнийг хараад шанахтай усаа асгаад эргээд орчихлоо. Ийхүү саран залуугийн төр зүрийн тоорогдол омог бардам үгсийн өмнө сүүлчийн найдвар нь замхран алга болох нь тэрэ. Тэр давтаж хийсэн махир хутаг арчуур 2 эзний өргөөний хаалганы тушаа тавьж орхиод амьдралын шин зам хөөж наран ургах зүгийг чиглэн алхлаа. Модны навчин дээр бунжигнөх шүүдрийн тусал нарны туяанд гялтганан зөөлөн сэвших салхи уранхай ингрийн сэвхэд залуугийн омог бардам зан зүрх сэтгэлийн дахин эзэмдэх шиг болж
Сэтгэл сэргэн дуудуулмаар санагдана. Тэр хар багаасаа өдийг хүртэл нэг ч удаа дуулж байгаагүй. Энэхэн үест амьд явахын утга учирыг ойлгосон шиг бодогдлоо. Саран залуу ийн явж байхдаа эзнийхээ тогтоосон ёс дүрмийг зөрчиж байгаагаа огт мдээгүй тул араас нь буу шидэмтэй хүмүүс нэхэж байгааг ёр таамагласангүй. Тэр урагшаага том алхан явж байсан хэдий ч оргодол боол мэт яарсангүй. Харгалзагч буу шагаах үед эзэн хүүгээ дагуулж хурч ирээд баялаг болов. Харгалзагч энэ боолын тухай та үнэн хэлжээ. Таны тэжээж тордсон бэлтрэг зугтах гэж байна гэхэд эзэн залуугийн нурууг алсаас хэсэг зур ажиглан харж байснаа хүүдээ хандан "Өө минь, чи сайн тогтоож ав. Тэр өөрт хэрэгтэй зүйлээ олохоор явж байгаа юм. Хэзээ нэгэн цагт тэр эргэж ирэх нь лавтай. Магадгүй түүнийг эргэн ирэхэд би байхгүй болсон байвал тэр хүнд та нар сайн хандах учиртай. Би түүнээс хавьгүй бардан байхгүй бол болохгүй" гэв. Ийм амтан эзний гэр бүлийн төлөө гялтайх зүйл юу ч хийхгүй, буудвал таарна гэж харгалзагч хэлгэнэн өгүүлэхэд эзэн эрс хориглон зогсов. Энэ үеэр хөгшин дархан хурч ирээд "Түүнийг буудвал таарна. Танаас боол би гуй. Эсбогоос тэр тун сайн дархан болон шүү" гэлээ. Эзэн "Харин эн чин таны туйлын хүслэн байсан юм биш үү?" гэхэд дархан өгөн "Гэхдээ тэр миний шав биш шүү дээ" хэмээн учирлахад эзэн учиргүй чанга хөхөрлөө. Ийхүү тэд юу ч хэлгүй саран залуугийн араас харсаар хоцорчээ. Эзний харьяат газраас чанад арших нутаг өргөн уудам ажээ. Тэр уудам их газраас өргөн их мэдлэг хоримтлуулж чадах боловч сансны зоргоор бүтдэг ажил биш бөлгөө. Эзэн хүүдээ хандан "Чи энэ өдрийг сайн тогтоож ав. Хэрв тэр залуу замын уртад өгчихгүй бол хэзээ нэгэн цагт заавал буцаж ирнэ. Тэр үед нэр алдраа цуурайтуулсан эхэмсэг бардам дархан байх биз. Энд байгаа хүмүүс ч гэсэн энэ өдрийг бүү мард. Тэр залууг хэзээ нэгэн цагт буцаж ирвэл эзэн чамайг заавал буцаж ирнэ гэдгийг чинь мэдэж байсан юм гэж түүнд дамжуулаарай. Тэр буцаж ирэх үедээ үнэнхүү чадварлаг дархан болсон байх аваас та нар түүний эхэмсэг бардан зан авирыг хүлээн зөвшөөр. Тэр өдрийг би хүлээж чадахгүй ч байж мэднэ" хэмээн өгүүлэхэд бяцхан эзэн "Та энэ бүхнийг яаж мэдж байгаа юм бэ?" гэвэл эзэн инээд алдаад "Хүү минь, чи бол жинхэнэ эзэн байхаар төрсөн цовоос сэрэглэн гэхдээ чиний зүрх сэтгэл алсад явж буй тэр хүний туулсан замаас илүү уужин байх ёстойг санаж яв" гэлээ. Хэрэг явдал үнэхээр эзний урьдчилан хэлж байсан шиг өрнжээ. Олон жилийн дараа цас дуусахар хүрээлэгдсэн тэр газар урьд хожид байгаагүй гэх нэгэн дархны тухай газар сайгүй ярих болжээ. Эзэн ихэд хөгшөрчээ. Тэр "Түүний нэрийг би өгсөн юм шүү" хэмээн амандаа бовтнож байхад цууд гарсан дархан алс тэртэйг нэгэн овгийн сүлдийг урлан өгч эсвээс хувилгаан багшийн эрдмийн сэнтийг очрын хамт давтаж байлаа. Эзэн өдрөөс өдөрт өтлөн доройтож гал нь буурсан нүднэрээ цас төвдийг чиглэн зурайх замыг үргэлжид ширтэнэ. Тэсхэм хүйтэн өвөл тэрхүү зам эл хул оргин дүнсийж өвлийн бүүдгэр нарны туяанд цас дуулын жавар тасны яс хийн. Эцэг нь боолынхон эхэмсэг бардам занг өршөөн нэгүүлсэж болохгүй учраас эрх чөлөөг өгөлгүй хэрэн хэсүүчлэн явах сонголт өгсөн гэдгийг залуу эзэн мэдж байлаа. Тиймээс залуу эзэн өгүүлрүүн "Та өгүүлсэн бол тэр нэр цууд гарч чадахгүй билээ. Гэвч тэр үүнийг мэдэхгүй учраас таныг хорсон занаж байгаа лавтай. Зөвхөн түүний нэр таны чихэнд сонсогдож байгаас айл гэж хүсэж байна. Түүнээс биш тантай уулзаж нүүр тулахыг хүсэхгүй" гэхэд эзэн дургүйцэн "Үгүй ээ, чи буруу ярьж байна. Тэр ухаантай хүн. Түүний нэрийг би өгсөн юм. Тэр надтай заавал ирж уулзах ёстой. Тэр энд ирээд манай гэр бүлд уран нарийн хийцтэй мөнгөн аяг тавг хийж өгөх нь гарцаагүй. Та түүнийг буцаж иртэл нь заавал хүлээх үү?" "Би буцаж иртэл нь хүлээнэ" хэмээн эзэн өгүүлв.
Залуу эзэн олон боолыг дарахны сураг ажиг хаана гарч байна тэр зүг бүр дэлгэн явуулж буцаж ирэхийг тушаасан боловч дархан ирсэнгүй. Эзэн өөд болохоос өмнө чиний барааг харахыг хүсэж байна гэж дамжуулах авч дархан "Дорсны эцэд өгтөг жамтай би ч үхэн. Намайг өөрийн сэтгэлд яв цав нийцсэн урлал хийх хүртэл хүлээ. Тэр цагт би буцаад очино. Намайг ална гэсэн ч би очино. Би эзэнд амь насаараа өртөө гэдгээ мэдэж байгаа" гэжээ. "Эзэн чамайг хачин чамин хийцтэй мөнгөн аяг тавг урлаж өгөхийг чинь хүлээсээр байгаа" гэвэл дархан "Би эзэнд мөнгөн аяг тавг хийх өр тавиагүй. Дүүний өгсөн борг хоолоор энэ бие минь өссөн ч намайг нутгаас явах үед тэд намайг буудан хороож болох байсан. Миний нэр алдар алсад суурайтаж байгаач утсан чинээ улаан амь маань хаанаас ихтэйг би мэднэ. Тиймээс намайг хорвоо ертөнцид хосгүй мөнгөн эдэл хийж суртал хүлээ. Тэр үед би өөрөө очино" гэд тэр хүний өргөвөл эхэмсэг бардам төрөх нүүрнээ бүрнээ үзэгдвэ. Тэр үед саран залуу хувилгаан багшинд ажиллаж байв. Нэгийг хийж дуусгавал хувилгаан багш нэг хэсэг мөнгө гаргаж ирээд дарахнаар ахин хийлгэсээр 1 жилийг ардаа үдлээ. Нэгэн өдөр хувилгаан багш дахин том мөнгө гаргаж ирвэл дархан энэ удаад тэслэгүй. "Одоо болно. Би дахиж хийхгүй. Би явах ёстой. Удахгүй өөх гэж үе эзэн минь намайг хүлээж байгаа" гэвэл хувилгаан багш "Чиний сэтгэл санааг өөмүүлээд байгаа тэр хүн хэдийн өгчээ? Би чамайг юу бодож байгааг сайн мэдэж байна. Чи энэ хорвоод хосгүй бүтээл урлаж дуусаад эзэндээ эргэж очиж хамтдаа өхнө гэж бодож байгаа. Чи өөрийгөө агваа их гэж хэлэх хэрэггүй. Чам шиг олон хүн зөвхөн дотор сэтгэлдээ эхэмсэг бардан болохоос биш агваа их болж чадахгүй. Чи яг ийм хүн. Аз болоход чиний сэтгэл санааг өөмүүлээд байгаа тэр хүн өгсөн байна" гэжээ. "Эзнийг өгсөн гэдгийг та яаж мэдж байгаа юм бэ? Тэгвэл намайг хэн гэдгийг та хэлж чадах уу?" гэж асуулаа. Хувилгаан багш инээд алдан "Алив наашир. Хүмүүсийн олж хардггүй зүйлийг чамд үзүүлье. Чи бол энгийн хүн биш авьяастан гэж би хэлж байсан" гэд хувилгаан багш хувьдаа засаж янзалсан нууц өргөөндөх бурхны хоргийн өмнөөс нэг аяг ус залбирч яваад шившлэг үншин тогсны өд дөрвөл усанд дүрс үсэж үзэгдэв. Тэнд хэн нэгэн гартаас сувд эрдэнэ барьсан байх юм. Дараа нь шар дурдангаар нүрээ хучхан тэр. Эзэн нь мөн эсхийг дархан сайтар харахыг хичээсэн боловч аяган дах ус хөдлөөд юу ч үзэгдсэнгүй. Энэ нам гүм оргих газарт дарахнаас өөрөөс нь гэнэт жигтэй дуу аваа гарахыг сонслоо. Уйлж уй эсвэл инээж байгаа мэт чимээ байв. Хувилгаан багш "Одоо боллоо. Чиний сэтгэлийн өвчин таниллаа. Одоо чи элдвийг бодож сэтгэлээ зовоохгүйгээр ажиллаж хамгийн сайн уралсан бүтээлээ надад үлдээх болно" гэд чихэнд нь ойртон "Тогтоож яв. Чамайг би агваа их авьяастан гэж хэлж байна" гэлээ. Нууц өргөөнд хэтэрхий нам хүм бөглүү байснаас тэрв хувилгаан багшийн үг дарахны чихэнд хэнгэрийг дэлдэх лугаа адил нүргэлэн цуурайтав. Ингээд дархан тэндээ ихэд удсан боловч сэтгэл нийцэн бүтээл уралж дийлсэнгүй. Хувилгаан багш элтэд цөхрөнгөө барсан тул дарахнаас зам салан оджээ. Дарахны өмнө зүүн баруун тийш салсан зам зураан үзэгдэнэ. Тэр салаа замын уулзварт нааш цааш холихон хаашаа явхаа шийдэж ядан байлаа. Зүүн тийшээ явбал эзний харьяа газар, өөрийн амьдрал эхэлсэн тэр газарт хүрнэ. Баруун тийш зүгэлвэл цас мөсөөр хужигдсан алсын алсад одно. Лавхан явбал бурхны дагшин газар Кашмирт хүрнэ. Тийшээ нэг зүгэлбэл эргэж ирнэ гэдэг хэцүү. Дархан замын уулзварт 3 хоног хүний барааг харуулдан байтал нэг гуйлагчин ирэв. Гуйлагчин дарханд хандан "Чи надад ямар нэгэн идчихмээр зүйл өгч чадах уу?" гэвэл хариуд нь "Чиний хүсэж байгаа юмыг би чамд өгч чадна гэж бодохгүй байна. Гэхдээ би чамд мөнгөн юмбуу өгч болох юм" хэмээхэд гуйлагчин "Чиний галд хайлуулан гаргаж авсан зүйл надад хэрэггүй. Хөрс шорооноос гарч ирсэн зүйл л хэрэгтэй"
гэд цааш үргэлжлүүлэн чиний бодлоор би аль замаар явбал хэлэн дээрээ тавьчих юм олох бол юм олж идэхгүй бол өлсөж өгөх нь өлсөж өгсөн хүн тамд очдгийм гэд замын улзуурт суугаад залбирангаа өрөөсөн гутлаан тайлан дээш чулуудав. Ингээд хөөж шидсэн гутал газар унмагц заасан зүгт нь явж одлоо. Дархан чихэд өлссөн байв. Тэр даруй гуйлагчныг дуурайн өрөөсөн гутлаа суглан дээш шидэн гутлын хоншоор заасан зүг рүү явахаар шийдэв. Гэвч гутал түүний хүсээгүй зүгийг заажээ. Заасан зүг рүү явбал санаж хүлээсэн хувь зээ огдохгүй гэдгийг тэр мэдж байсан боловч гүнзгийг ихч санаа алдаад зүүн замаар явлаа. Тэрээр том алхан хоёр гараа хайлан явж байтал гар нь гинэт халуун төөнхийг мэдрэв. Дархан гар минь намайг бүү буруутгаач чиний хүссэн зүйлийг хийж чадаагүй гэдгээ мэдэж байна. Гэхдээ хүмүүст миний ухаан хэрэгтэй. Хойд төрөлдөө чи дахин миний биед заяагаарай. Энэ үед дарахны өмнө цас дуулс хөндлсөн сүндэрлэхэд би чамайг хөлдөөхийг хүсэхгүй байгаа учраас чи миний өвөрт ор. Чингэвэл хавьгүй дулаан байх болно. Бид хоёр хойд насандаа дахин учрвас чи бүрэн бүтэн байх ёстой. Ийхүү зам цааш явах тусам бартаа улам бүрэгсэж өөрт нь байх гар аажмаар тайвшрах аваа. Олон хоног явсны эцэст эзний нутагт орж ирлээ. Дархан таарсан хүн бүрд. Тэр жил дархан болж чадаагүйдээ гомдоод оргож зайлсан хүн буцаад ирлээ. Тэр эзний өргөө хүрэх замын хаанч байсан өвхийг хүснэ. Хэрвээ өвхлээ сонгож болно гэвэл гагцхүү нууцаар хорлогдож өвхийг хүсэхгүй. Тэр нэр төртэй хүн тул алдар хөндийг хүсэж байна. Нэр алдарнд түмэн төгсөн хүн юу хүсдэг түүнийг хүсэж байна гэж залуу эзэн дамжуулж өгөхийг гуйж байв. Залуу эзэн үүнийг дуулаад инээд алдан бидэнд чиний амь хэрэггүй авьяас чадвар нэр алдар чинь хэрэгтэй гэж дамжуулжээ. Энэ үг тэр даруйдаа дарахны чихэнд хөрөв. Дарахны бардам зан хөдөлж би яасан гэж тэднийд мөнгөн эдлэл урлаж өгөх ёстой гэж намайг дарахны эрдэмт чамдан суралцахыг эзэн зөвшөөрөөгүй учраас би бухимдан уурсаж оргон зайлсан гэдгийг бүгд мэднэ. Гэвч эзэн намайг буудаж алаагүй. Тиймээс л эзэн дуртай юм. Би алдар хүндтэй дархан болоод буцаж ирлээ. Би өрөө төлөх гэж ирлээ. Амиараа цайруулах гэж ирлээ. Дарахны ур чадварыг амь насныхаа төлөөс нь тавих гэж ирээгүй. Морь тахалдаг байсан тэр шавилхан хүү жинхэнэ эр хүн байж гэж хүмүүс шагших болсон хэмээн хариу барьжээ. Дархан өөрийгөө баатар мэт санах ажээ. Өвхлийн өдөөс үл далдрах баатар мөн буюу. Ингээд тэр дэргүүний өргөн явах болж очсон газар бүрд хүмүүс хүндлэн зочилж аль өнгөтэй өдтэй хүнс хоолоор дайлах болгоо. Тэр зам зуур хоног таарч шөнө хоноод явах болсон тул хүмүүс нэг бүсгүйг хүргэж ирвэл дархан дуртай хүлээн авчээ. Маргааш нь бүсгүй таныг бүсгүй хүнд дургүй гэж дуулсан юм байна гэж асуувал дархан миний амьд явах хугацаа богинохын тул ямар ч эм хүн намайг шархлуулж чадахгүй болсон гэж хариулжээ. Бүсгүй таныг шархлуулсан бүсгүй нас барсан гэвэл дархан гүнзгий санаа алдлаа. Бүсгүй ч мөн санаа алдаад та яагаад эртхэн буцаж ирж болоогүй юм? Хэрвээ эртхэн буцаж ирсэн бол би онгон биеэрээ байж та миний анхны эр хүн болох байлаа гэв. Энэ үгэнд дархан баахан шаналж хэн чиний анхны эр байв гэж асуусанд бүсгүй тажигт л хөхрөөд над шиг ийм гоо бүсгүйг энэ газар нутагт залуу эзнээс өөр хэн эзэмдэж чадах вүлээ? Итгэхгүй бол бусад бүсгүйчүүд энэ бүхнийг нотлоод өгнө хэмэв. Бүсгүйн энэ үг дарахны нойрыг хөөн оджээ. Энэ өдрөөс хойш дархан замд таарсан гоо эмс бүртээ ногцсон учирсаар явв. Ийхүү эзний өргөөнд тулж ирэхэд залуу эзэнд тааруулж үзээгүй гоо эм дархантай нэгч таарсангүй. Дархныг балчир байхад нь морь болгон тоглодог байсан хүн одоо өстөн дайсан нь болжээ. Дархан эзний гэр бүлд яасан ч мөнгөн эдлэл урлаж өгөхгүй юм шүү. Өгсөн ч хийхгүй хэмээн дотроо ам тангараг өргөжээ.
Тэр хоёр гараа сунган "Гар минь, надад хохироо чадах хүн гэж алга. Тиймээс би чамайг хохироох болно" гэд салхи сөрөн том алхасаар довцохоос буулаа. Тэр өдөр залуу эзэн шинэхэн ноён болохоор бэлтгэлээ базааж байлаа. Үүний тулд зарим нэг зүйлийг эцгээсээ өөрөөр хийх ёстой аж. Тэр анх тэр авьяаслаг дарахныг чөлөөт ард болгож өгөөч гэж гуйж байхад нь ёсоор болгох ёстой байсан юм гэд харгалзагч руу хандан "Хоцрогдсон дүрм журмыг ягштал барих шаардлагагүй. Хоошид Тэнгэр бурхнаас цаяагдсан иймэрхүү хүн байвал надад хүслээ хэлж болно" гэхэд харгалзагч инээгээд "Тэм хүн хэдэн зуун жилд ганц л төрдөг юм" гэв. Энэ үед цамхаг дээр байсан харуул ирээд дархан ирж байгааг айлтгалаа. Залуу эзэн харгалзагч татвар эмс зарцнараа дагуулan сүр бараатай тагтан дээр гарав. Дархан том алхасаар эзний өргөөг чиглэн айсвэ. Тэр эзний өргөөний Гамбат хаалганд тулж ирээд саадлаа. Нар барууна хэлбийж шингэх төгсөн тул тагтан дээр хүмүүсийн сүүдэр дархныг бүрэн даржээ. Дархан тэргүүний өргөн "Залуу ноён тоон би ирлээ" хэмээн чанга дуухад ан хэллээ. "Чи олон жил гадна дотн явж юм үзэж нүд тайлсан атал туулсан зам үдсэн амьдрал чинь эзэн гэж дуудах учрыг ойлгуулаагүй бол та" гэж харгалзагч хэлэхэд дархан "Тийм учраас л би эзний гэр бүлд амнасаараа өртөө гэдгээ мэддэг юм. Би өрөө төлөхөөр ирлээ" гэв. Залуу эзэн гараа дохин "Одоо болно. Чи урд миний аавд өртөө байсан. Одоо надад сохор зоосны өргөв" гэд дуугаа өндөрсгөн "Би үгээ энэхүү алтан нарны гэрэлд хэлж байна. Чи өнөөдрөөс эхлэн чөлөө тард боллоо" гэж хэлмэгц өргөөний хаалга зилийтл нээгдлээ. Залуу эзэн "Эрхэм дархан морилон саатгтун" хэмээхэд дархан алхасаар хашааны голд хүрээд зогслоо. Чулуун хавтангаар битүү дүүргэсэн талбайд нарны гэрэл ойн тусаад дархны нүдийг гялбуулах ажээ. Залуу эзнийг дарханд дөхөж ирэхэд арьсан гутлынх нь шир хийх чимээ дуулдана. Залуу эзэн "Энд хаа сайгүй явж болно? Шалыг мөнгөөр биш чулуун хавтангаар хийсэн. Цул мөнгөөр хийсэн байсан ч гэлээ чи дээр нь санаа зовлгүй алхаж болно. Энэ хорвоод хаанаас тийм их мөнгө байх вүлээ" гэж дархан хариу өгүүлбэл хорвоо ертөнцийн хаа сайгүй хөглөрч байдаг зүйлийг хэн ч үл тоодог болов? Чи урдын явдлыг сохих хэрэггүй. Хэдэн 100 жилд ганц төрдөг чам шиг дархан байхад би мэдээж айл болох их мөнгө хураан цуглуулж чиний авьяас эрдмийг гайхуулах ёстой гэд залуу эзэн санаа алдан анхандаа энэ нутгийн эзэн болох нь надад утгагүй санагдж байлаа. Өмнөх эзэн өч төчнөөн ажил хийж гисэн байхад би одоо юугаа хийх вүлээ гэж боддог байсан. Гэтэл чи энд хүрээд ирдэг чинь тун сайн боллоо. Би чамд ханаас ч хамаагүй мөнгө цуглуулan өгч чиний ур ухааныг гайхуулъя. Харин би хамгийн их мөнгөн эдлэл хийлгсэн эзэн болж түүхэнд үлдээ. Танай гэрт мөнгө хангалттай их байна. Үзвэл та надад шав орвол таарна гэж дархан хэлмэгц харгалзагч гарч ирээд түүнд алганы амт үзүүлв. Залуу эзэн дуугаа улам аядуухан болгоод "Чи миний нутаг дэвсгэрийн босхийг алхаж ормогц өөхөх тухай ярьж байсан. Гэвч би авьяас чадaltaй хүнийг хүндэгдэг учраас чамд хор хийгээгүй. Аль эсвэл чамд ур ухаан гих зүйл байхгүй юм уу?" Энэ үед дарахны завжнаас цус шүүвч үзэгдэнэ. Залуу эзэн үргэлжлүүлэн "Чамайг худал дүр эсгсэн хуурамч дархан байсан ч би чамайг хөнөөхгүй" гэд шатаар өгсөнгөө. Дарханд бэлдсэн зоогийг зарцнарт өгчхөөрэй хэмээн хашгирав. Эхэмсэг бардам дархан хоосон хананд хандан "Хэнч намайг гутаан дарамжилж чадахгүй. Би эзний нэгч мөнгөн эдэл урлж өгөхгүй. Харин төвд түмэнд урд өмнө хизээч урлан хийж байгаагүй мөнгөн эдэл хийж өгөх болно. Гагцхүү тэд миний нэрийг дурсан санаж байвал сэтгэл минь ханана." Ингээд дархан агуйд толгой хорогджээ. Маргаашийн мандах нарнаар саран залуу дарахны хэрэгслээ аваад гол замаар алхаж явлаа. Залуу эзний харьяа талбат нарт ямар ч шан харамжгүйгээр мөнгөн эдлэл хийж өгөхийг хүсжээ.
Гэвч хүмүүс түүн рүү гараасаар байна. Бид мэдээж сайхан мөнгөн эдэлтэй болохыг хүсэж байна. Хяслан тань цалин цагаан мөнгө даанч алгадаа гэв. Дархны урам хогровч эзний нутгаар хөндлөн голд явж боол, энгийн ард, лам, ноёд бүгдтэй нь уулзан хошуу дэвсэн алдаж би та бүхэнд нард хорвоод үзэгдээгүй нандин сайхан мөнгөн эдэл хийж өгье хэмээн гуйхажээ. Гэвч тэд толгоос ихсрэн дэлхий дээр хосгүй сайхан юм гэж байдгийг огт мэдэхгүй мэт байдал төрхийг үзүүлэх бөгөөд өрөвдөж хайрлах сэтгэлгээгч огтоос үгүй мэт аашлна. Тэр эхлээд урт нарийнхан гараа шавар хөрсөн дээр зурж үлдээгээд нарсны давирхай цуглуулахаар тэр даруй мод руу гүйн оров. Нарсны давирхай бол дархан хүний байн хэрэгэлдэг чухал зүйл бөгөөд мөнгөн эдлийг цутгах та хэв болгон ашигладаг юм. Одоо тэр гарынхаа хэвийг нарсны зөөлөн давирхайд сийлэх ёстой. Тэр хэсэг давирхай олж хараад мод руу авирах гэж байтал нохойн дуу гарч араас нь буун дуу хатахад мөнөөх нарсны шинхэн давирхай бут өсрөн одлоо. Дархан модноос унаж ардагцгийн бууны хүйтэн гол төмрөөр хайрхад энэ удаа залуу эзэн надад ялагчээ гэж бодлоо. Тэрээр нүдээ зогуухан аниж гүнзгий амьсгаа аваад навч цэцгсийн таатай өнөр хамар цоргихыг мэдрэв. Тэр өнөр дархны хэрэгэлдэг нарсны давирхай цэцгсийн өнрийг хаман агаарт дэгдэж буйн тэр юм. Энэ үед саран залуу өөрт нь дархны уран гар заяагаа зогсохгүй бас дархны хамар заяажээ гэдгийг ойлгожээ. Тэр нүдээ арчаад уудаач гэлээ. Тэнгэр минь манай дархан байх шивдэ. Би яаж таныг буудах вэ? Та хэдий эзний тахилгатай ойд нэвтэрч орсон ч эзэн таныг буудаж чадахгүй, би хийж чадахгүй гэх ой хамгаалагчийн дуу хадлаа. Дархан гүнзгий амьсгаа авч тэрхэн зур эзэнд амь насны өртөө гэдгийг ухамсарлжээ. Нохой 3 амьтай, муур 7 голтой гэлцдэг. Гэхдээ дархан өөрийгөө 2 амьтай байх боломжгүй гэдгээ мэднэ. Чамайг гуй, намайг хүлээд эзэнд тушаагтун гэж дархан хүсэхэд ой хамгаалагч хэлсэн ёсоор болгоод нохой адил хөдөлсөөр эзний өргөөний зүг явлаа. Хаврын урь орж хүмүүс эд нозоорч байх үеэс тул эзний өргөөнийхэн бүгд нойрсож байлаа. Ой хамгаалагч дархныг шонгийн модонд хүлж орхиод эзнийг сэрхээр түүний гэр бүлийн 6 үеэрээ онголж ирсэн удган модыг гэмтээсэн гэдгээ хэлэхтэн гэд явж одов. Ой хамгаалагч далд ормогц өндөр хэрмийн цаанаас алимны цэцгийн үнэр цоргин хан хийхэд хаврын урь орсныг сая сэхэрчээ. Ой хамгаалагч тун сурамгай хүлдэг аж. Тэр дархны хүзүүний хүлээсийг өхлөвт зангидсан тул дархан толгоогоо зөвхөн дээш өргөж болно. Энэ нь түүний бардам төрхөө хадгалахад дөхөн болж байлаа. Уг нь дархан залуу эзнийг сэрэх үед баг чатгаваа даруй төлөв байдлыг үзүүлж хүндэтгэлтэй байхыг хүсв. Гэвч толгоогоо баг зэрэг бүхэлэх гэхээр олс хоолойг шахаж хелн хамаар цухалзах тул яг л халуун наранд амьсгаадах нохой лугаа адил үзэгдэнэ. Тэр ингэж харагдахыг хүссэнгүй. Иймээс толгоогоо дээш өргөн омог бардам төрхийг үзүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Өдийн унтлахын цаг дуусаж хүмүүс босон нааш цааш холхих боловч дархныг шонт хүлээстэй байгааг огт анзаарсан шинжгүй байлаа. Зарц барлагууд эзний өргөөний үүдээр орж гарan холхино. Намайг хүлж баглуулад энэ дэрснийг залуу эзэн мэдэж байгаа лавтай. Залуу эзэн гарч ирсэнгүй. Дархны өмнөр явах хүн бүхэнд залуу эзэнд айлтгаад өгөөч гэж гуйсаар байвч эзэн огт тоолсонгүй. Эцэст нь дархан уйллаа. Уйлж дуусаад ордуу тавин харааж эхлэв. Залуу эзэн бас л үзэгдсэнгүй. Дархан харааж хашгирсаар л байлаа. Тэнд байсан хүмүүс дархныг лав галзуурч хэмээн ам амандаа шуугахад гэнэт дархны толгой дотор нь ямар нэгэн хатуу юм дэлдэг шиг болов. Дархан ч өөрийгөө галзуурсан байх гэж боджээ. Энэ үед залуу эзэн өндөр дээрээс цохвэн "Та нар манай дархныг яаж орхив?" гэж асуухад хэнч хариу дуугарсангүй. "Дархан, чи яагав?" гэж дахин асуухад "Би галзуурчээ" хэмээн дархан хариулв. "Тийм ээ.
Чи галзуурсан юм шиг харагдаж байна. Чи миний өвөг дээдсийн шүтээ модыг гэмтээсэн. Би яавал зохилтойг хэлж өгнө үү? Өөхөх ялтай гэдгээ би мэдэж байна. Гэхдээ залуу эзэн хариудна. Чи дахиад л өөхөх ялаар шийтгүүлэх нь. Гэхдээ чамд 2 ам байхгүй гэд хэсэг бодол хийлж байснаа. Энэ галзууг тавьж явуул гэлээ. Дархны хүлээсийг тайлан хаалгаар хөөн гаргах үед тэрээр тэгнэн зогсоод би галзуу биш, би бол дархан гэж хашгирлаа. Хаалга хятнан дуугарч хаагдахад бариул болгон урлан сийлсэн барын толгой дархны өдөөс архиран хилэнтэй үзэгдэнэ. Энэ явдлаас хойш хүмүүс түүнийг дархан гэж дуудахаа больжээ. Ард иргэд дарханд мөнгө өгч эдэл хийлгэхгүй байсан шалтгаан нь эзний тушаалыг зөрчхөөс эмээж байсан бол одоо дархан гэж тоодог хүн нэгч үгүй болов. Дэнхүү залуу эзэн түүний амийг хэдэнтэй оршиосон ч дархан гэдэг нэр алдар нь үгүй болж наашаа гих нь битгийх л хоол хүнс өгөгч хүнгүй болжээ. Би бол дархан гэж хүмүүс сануулan хэлэх бүр цаад болно. Чи чинь галзуу хүн шүү дээ. Чи хувь тавилантайгаа тэрсэж өөрийгөө өвчтөе нэгэн болгож хувиргасан эцэг айн. Энэ явдлын дараа залуу эзний нэр хүнд тун хурдан өсөв. Манай эзэн ямар өгөөмөр болохыг хардаа. Тун чиг оожуу тэнэн хүн юм да. Гэхэд залуу эзэн зарц нартаа хүн гагцхүү уран гартай байвал боллоо гэж дархан боддог. Тэр хизээч хүн гэдэг хурц нарийн ухаантай байх ёстой гэдгийг мэддэггүй гэнэ. Энэ үед сарны туяагаар дамжин цалин цагаан мөнгө давтах чимээ дэн дуугарлаа. Тэрхүү чимээ туйлаас сонсголонтой ажээ. Яг л тэнгэрт мандсан тэргэл сарн дээр цуурайтах мэт дуулдана. Хүмүүс чимээ гарсан зүгийг нягтлан хайвал дархан эзний хэрэмний хаалган дээрх хос барын толгойг давтан байхыг олж үзжээ. Сарны туяа харанхуй хонглыг нэвт гэрэлтүүлэх аргагүй байсан ч дархан тэнд оч өсчүүлэн давтаж байгаа нь андашгүй байв. Зарцнаар дархныг холдуулахаар ухс хийсэн боловч залуу эзэн хориглон зогсоогоод чи хүмүүст галзуу биш харин дархан гэдгээ батлах гэж байна уу гэж асуухад тэр хариу дуугарсангүй. Хүн дуудаж бамбраасай гэж хэлэхэд дархан сая ам нээж та хутга бэлд. Би одохгүй дууслаа. Одоо хэдхэн давтаад сахлан дуусна. Таныг удаан хүлээлгэхгүй. Гагц хүмүүс намайг жинхэнэ дархан гэдэгт итгүүлэхийг хүснэ. Тийм ээ, би галзуурсан. Үгүй бол би тантай хэрхэн тэрсэлж зүрхлэх вүлээ? Би чамайг яасан гэж алах вүлээ? Одоо чи эзэндээ зүтгэж байгаа юм биш үү? Би одоохон хүн дуудуулж чамайг шагная гэж залуу эзэн дуалдав. Дархан ажлаа дуусгаад эзэн минь надад ажлын хөлс өгөөч гэж хэлсэнгүй. Харин эзэн тань та одоо намайг хөнөө хэмээв. Чи өөрийгөө дархан гэж батлах гэж байгаа биш үү? Үгүй ээ. Би чамайг алж чадахгүй. Чи надад үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж залуу эзэн хариу өчлөө. Үгүй ээ. Би танд зүтгэж чадахгүй. Залуу эзэн зарц нарын гардах бамбарыг шууран авч хаалганы хонгил руу явлаа. Хаалга дээрх хос барын толгойг яг л амьд юм шиг уралсныг тэнд байсан хүмүүс бүгд харав. Барын нүдэнд оч гялбан сахлан амьсгалын аясаар хөдөлж байх шиг үзэгдэнэ. Эзэн инээмсэглэн сахлаа элбээд чи дархан гэхдээ хамгийн сайн дархан лавтай мөн үү гэж асуухад дархан өгсний нэс тооцвол би гарцаагүй мөн. Хэрвээ үүнийг нотлох юм бол чи зөвхөн ариун үхлийг хүсэж байх шив. Тийм үү? Гэхэд дархан толгой тохилоо. За яах? Чинийхэр балагтун гээд залуу эзэн бараа булгастын хамт холдон явхад чи ингэхэд яаж тийм олон эм сөхтийг ганцаараа эдэлж чаддгийм бэ? Хэмээн дархан араас нь хашгиран асуувал залуу эзэн эргэж харалгүйгээр тас хөхрөн чи үргэлж миний хэрэглээд хажихсан эм сөхөттэй учирч байх юм. Энэ юу хэлж байна вэ гэвэл чамайг аз муутай амтан гэдгийг нотлоод байгаа юм гэх дуулдав. Дархан тойрон бүтсэн улсуудад хандан би солиотой хүн биш. Би бол дархан. Өөрийн гисэн ухаангуу та муу сайнууд л хүний үгэнд автдаг. Юутай өрөвдөлтэй вэ гэж хашгичхад цаад уулна.
толгоогоо дааж авч яваа наад хүзүүгээ хайрлаж яв. Өөрийгөө хичээвэл барав. Гэхэд дархан мөчөөгөө өгүүлгүй хараалын уг урсгаж гарлаа. Тэр үгээ хэлж дуусаад эргэн тойрноо аживал хүмүүс хэдийн таран одож гагцхүү сарны гэрэл өнөөх газрыг тэр чигтэн дүүргээд зөөлөн давалгаалж үзэгдэв. Хүйтэн бас гэгээтэй ажээ. Дархан гинэт би чамайг хамгийн сайн дархан мөн эсхий чинь нотолж чадна гэсэн эзний хэлсэн үгийг саналаа. Харих замдаа тэр нэг бүсгүйтэй таарч түүнийг дагуулсаар агуйдаа хүрв. Тэр бүсгүй бэлчээр нутгаас ирсэн бөгөөд биед нь өгсногоо сүү сайлын үнэр нэвч шингэжээ. Бүсгүй та намайг эдлэх тун таныг хэнд ч эдлэгдээгүй онгон бүсгүйг хайж байгаа гэж дуулсан. Үнэн дээр чамтай учирсан бүсгүйчүүд бүгд залуу эзний өрөөр дамжаагүй. Залуу эзэн эцэг шигээ эрдэм номд сүрхий биш. Гэхдээ эцэг шигээ эмс огтод ухаанаа тавьдаг хүн бас биш. Залуу эзэн чамайг гутаах зорилгоор зориуд тэдгээр охид хөөхнүүдээр худал хилүүлж байсан юм. Дархан тэр бүсгүйд хандан би чамд сэтгэл бүрэн алдарлаа. Би чамд хосгүй сайхан аймиг хийж өгье. Гэхэд бүсгүй та надад хосгүй сайхан аймиг хийж өгөх хэрэггүй. Эсбөгөөс миний их биш болж эзний өмч болно гэвэл дархан инээгээд даанч уралчих мөнгө байхгүй юм да. Химээвэл бүсгүй санаа алдаад дарахны өврийг түшин ойрсов. Дархан ч мөн унджээ. Тэр зүүдэндээ бүсгүйд хос аймиг хийж өгч байх юм. Нүүрэн тал нь гоёмсог навчин хэлбэртэй, дээр нь сов чигтгсэн, ард талд нь өөрийнхөө уран гарын хивийг дүрсэлсэн байхжээ. Зүүднээс сэрсэн боловч мөнөөх аймиг хэсэг зур нүдэнд нь тодоос тод үзэгдсэн хിവэр байв. Дэрэгд нь тайван нойрсох бүсгүйгээс өндөр улсын өвс ургамлын сайхан үнэр ханхалсан хിവэр. Дахин нэг өдөр эхэлж өөрийн гэгээнээр уран шувууны жиргээ чих хөгжөөн уянгална. Дархан амгалан нойрсчгүй бүсгүйг сэрээж төвдлөггүй сэм босоод гадагш гарав. Тэр зүүдэндээ үдсэн аймгээ энэ дэлхийд үлдээх хос хүйд мөн гэдгийг ухаарлаа. Одоо аймиг хийх мөнгө хэрэгтэй. Үүнийг зөвхөн эзнээс л олж болно. Нар дээр хөөрсөн хойно тэр эзний өргөөний өвөдөнд очив. Өчигдөр оройны хийсэн зүйл эзний хаалгыг улам сүртэй болгосон нь илэрхий. Нарны гэрэлд дарахны сүүдэр урт сунан үзэгдэхэд өөрийн сүүдэр мөн эсгэд эргэлзэх зураа тэр бүсгүйн төлөө амиа өргөхийн тулд эзнийг хуурч болох юм хэмээн сэтгэжээ. Ингээд тэр орь дуу тавин эзний хаалганы өмнө сөгдөн унав. Энэ тухай өргөөнөө даруй дуулгахад залуу эзэн тагтан дээр гарч ирээд би чамайг бууж тосож чадахгүй нь чи дээшээ гарч ирээд надтай хамт өглөөний зоог баригтун хэмээв. Дархан толгоогоо өргөөд та надад хэдэн лам мөнгө өгөөч би танд зүтгэе. Таны боол болохгүй гэж би буруу бодож байжээ. Би таны боол яа харахгүй мөн юм байна. Үүнийг тайлбарлах нь илүү үзвизээ гэв. Чи үнэхээр ухаантай юм. Өөрийгөө хорвоогийн хамгийн шилдэг дархан гэсэн мунхаг бодол өвөрлж явж олон дархан өөрсдийгөө хамгийн шилдэг гэж боддог. Энэ чиний алдаа. Гэвч би өр нэмгэн хүн учраас чамайг өршөөсөн. Алив босох тун. Олон дархан өөрийгөө хамгийн шилдэг гэж боддог гэсэн эзний хэлсэн энэ үгийг дархан сонсоод хор шарн буцлав. Одоо ядчил өөрсдийгөө шилдэг гэж бодож явдаг дарахад хий хоосон үлгэр гэдгийг нотлохын тулд залуу эзэнд зүтгэх ёстой болов. Эзэн минь надад мөнгө өгөөч. Чиний хамгийн хайртай зүйл юу? Мэдээж миний 2 гар. Чамаар хүргэнэ хийх гэж байсан хожим нь чамайг алахыг ятгаж байсан хөгшин дарахны нүд нь ямар байсан бilé? Та өчигдөр орой харсан биз дээ? Сайн дараханд нүднээс илүү гар чухал байдгийг хэмээн хариу өчлөө. Залуу эзэн ихэд тааламжтай инээд алдан чи сайн тогтоож ав. Үүнээс хойш чи дахиж төв удах юм бол гарын чинь биш нүдийг чинь ухаж авна шүү гэлээ. Дарахны ард зоог хурцнаар төөнөж байсан боловч хүйд даан тийм цаг ирвээс та намайг шууд алс сугай гэхэд залуу эзэн улам чангаар инээж
Тэр үед чиний гар үлдэж надад хүчин зүтгэх юм байна гэлээ. Эзний надтай хэрхэн тооцоо бодох гээд байгааг мэдэхгүй юм. Гэхдээ би түүний мөнгнөөс илүүчилж тэр бүсгүйд аймаг хийж өгөх гэж байгааг тэр гадарлаагүй лав гэж дархан бодоод надад жаахан ч гэсэн ажил өгөөч. Дархан хүний гар хийх ажилгүй байвал хүч чадлаа алддагийм гэж хэлээд дахин гуйлаа. Чи хэд хоногтоо сэтгэл амар байж вэ? Би өөрсдийгөө энэ хорвоогийн хамгийн сайн дархан гэж цолж байдаг хүмүүсийг цуглуулж уралдаан зохион байгуулъя. Чамд ямар санагдаж байна? Гэхэд дархны нүүрэнд гэрэл цацран тийм бол та надад ямар ч хамаагүй ажил хийхийг зөвшөөрөөч. Таныг чимээгүй байгаад байвал хэн ч надад ажил өгч зүрхлэхгүй. Эзэн гэдэг ийм л байх ёстой юм. Үннийг хэлэхэд тэр жил би эзний ширээн заларч байсан бол чи оргон зайлах тухай бодож зүрхлэхгүй байсан. Тэр хэдэн дархан ажил хийж байгаа хонь чи ч гэсэн явж ажил хий. Чи уралдаанд ялвал сайн л биз? Ялагдвал намайг шудраг бус загнасан гэж буруутгах нь гарцаагүй. Нэр төрөө хайрладаг хүний нэгэн адил би ч гэсэн нэр төрөө хамгаас илүүтэй хайрлж явах учиртай. Дарханд хийх ажил олджээ. Тэр давтаж хийсэн эд бүрээс хумс мөнгө цуглуулсаар өрөөсөн аймаг хийж хүрэх мөнгө хураав. Эзэнж дархны уралдаан зохион байгуулахаар бэлдэн уран чамин хийцтэй урилга төхөөрч 408 зохис руу илгээжээ. Баруун этгээдээс 30, умраас 20, өстөн дайсны нутаг гэгдэх өмнөд нутгаас 10, зүүн зүгийн дотор газраас 10 дархан иржээ. Мөн өргөн уудам нутагтай дотор газраас нааш чиглэх зам зур нэлээд хэдэн дархан явж угааж. Газар бүрээс хорон цугласан дарахад эзний өргөний онгорхой сав бүрээр пэг дүүрчээ. Газраас ирсэн хүмүүс эзний өргөний гадуур асар майхан зоон буусан тул шөнд өлөөрч дуу хуурын ая үл тасарна. Маргааш уралдаан эхэлнэ. Тэнгэрт хөөрсөн саранд үрэхэд тунд өгсөн үзэгдэнэ. Дарахад сарны гэрэлд багаж хэрэгслээ жирийтэл уржээ. Саран залуугийн сэтгэл гэгэлцэн дуу аялна. Тэр энэ яваа насандаа дуу аялж байгаагүй ч амнаас нь дууны ая зөөрийн ирэхгүй урсаж байв. Дархан ийхүү амандаа дуу аялж нэрийн үл мэдэх бүсгүйд аймаг урлаж эхлэв. Маргаашийн наран мандах үед аймаг бэлэн болжээ. Зүүдэндээ үзэж байсан аймагтай усны тусал шиг ижилхэн болов. Тэр харамсалтай нөрөөсөн аймаг юм да. Тиймгүйсэн бол би уралдаанд орохгүй байхсан гэж хэлв. Мөнгө хомслохгүй дархан гэж байх уу? Хомсолдгүй гэвэл хэн ч үнэмшихгүй. Ийм гэдгийг аль хэдийн мэдж байсан бол өдийг хүртэл гар хомхиж зүгээр суухгүй байж. Мөн хүсэж бодсон зүйлээ бүгдийг хийж амжсан байх биз гэж дархан бодлоо. Ингээд тэр багаж хэрэгслээ хомж аймгийн өвөртөө хийгээд уралдааны зүг явлаа. Залуу эзэн уралдааныг өргөөнийхөө гаднах талбайд зохион явуулахар болжээ. Дарахад дулаан зөөлөн ангийн арьсан олбог дээр дугуйран суужээ. Эзэн тогтсон хоргийг үл тоон энгийн иргэдийг өргөөнөө орохыг зөвшөөрчээ. 9 давхар тойрог тагтан дээр үзэгчд шавсан үзэгдэнэ. Үзэгчдийн дунд өв сургамлын үнэр шингээсэн өнөөх бүсгүй ойрлуун даллан байхыг дархан олж харлаа. Бүсгүй хэрэмний гаднах жимс цэцэрлэг рүү гараараа заахыг хараад уралдааны дараа тэнд уулзъя гэсэн дохио болохыг төвөггүйхэн ойлгов. Дархан өөрийн ирэхгүй өвөрдөх аймгээ тамтарч үзлээ. Энэ үед залуу эзэн хурч ирээд чи анхааралтай байна шүү. Ялагдах юм бол би гарыг чинь тайрна. Чиний хэлж байсан хайртай гарыг чинь гэхэд дарахны гар салганан нэг хурч нэг халуу оргиж байгаа нь мэдрэгдэв. Гэвч дархан өөртөө итгэлтэй инээмсэглэн би ялагдахгүй гэж бардам хэллээ. Та нар шиг хүмүүс бүгд ижилхэн дутагдaltaй юм. Чи битгий ингэж бардамнаж бай. Эсбөгөөс би ч гэсэн зүгээр байхгүй шүү гэж эзэн сануулад мэдвүү гэж дахин санууллаа. Мэдлээ. Чамайг үүнийг битгий мартчихаасаа билээ гэж би туйлаас хүснэм гэд эзэн цааш иргэн 2 дугаар давхрын тагтан дээрх суудалдаа залран гараад өгөхөд уралдааны талбайн дээрээс сагс дүүрэн мөнгөн зоос цудхан унлаа.
Эхний хэдэн төрөлд саран залуу бүгд нь яллаа. Залуу эзэн өөрийн биеэр түүнд алд цэнхэр хадаг зүүж өгөв. Бодолгүй харанхуй болж дарахад эзний адил балтай дарс яслаг баав гаймах аяг буудаан зутангаар гүнцэг барьж залуу эзэн дарахадтай газар нутгийн сонин хажныг дэлгэн хууж хөөрөв. Энэ үед тэнгэрт саран мандаж дахин нэг сагс дүүрэн мөнгө дээд давхраас доош хасглаа. Залуу эзэн дархан тус бүр саран урал хэнийх нь хамгийн том хамгийн их гялцхийг үзье хэмээхэд тэр даруй алах төшний их дуу тэнгэрт хадлаа. Хэсэг зур болоход мөнгөөр уралсан саран гүйц том болоогүй, өөгүй дугуй болж чадаагүй дарахад ажлаа зогсоож ялагдлаа хүлээн зөвшөөрөв. Гагц саран залуу дарахных улам бүр томорч өөгүй дугуй хэлбэрийг бүрэн олж илүү их гялалзан өнгө орж эгээл тэнгэрийн сарнаас ялгахын аргагүй болж байв. Эхлээд дархан сарны ирмгийг алхахаар дин дуугарган цохиж байв. Нэг мөнгөн зоос үгээр өгүүлэхийн аргагүй үзэгсэлэн саран болно гэж хэн бодох вүлээ? Үнэгэн харанхуй аажмаар нөмрөн авахад урлан цохиж байсан саран улам томорч гялалзсан тодорсоор. Хожим дархан мөнгөн сарны төвд зогсоод цохиж гарлаа. Тэнд алмайран зогсох хүмүүст мөнгөн сар хөөрөн дэгдэж нүднийх нь өмнө ирсэн мэт санагджээ. Хүмүүс амьсгаа төвжин чимээгүй болоход өднөөс хөнгөн болсон тэрхүү сар хөдөлгөөнгөө тогтлоо. Бидний агуу их дарахныг битгий аваад явчихаасай. Урд хожид байгаагүй хосгүй дарахын шүү гэсэн хүмүүсийн санааг ойлгох мэт. Алхуурхан барууна таших тэнгэрийн сарны туяа дарахны мөнгөн сарн дээр ойн бууж ёр бүсгийн хурцаар гялцахад хүмүүс нэгэн зэрэг уул галдлаа. Дархан ажлаа зогсоож сарн дээрээс бууж ирэв. Чи тэнгэрийн хүү байна. Тиймээс тэнгэртэй үлд буух хэрэггүй хэмээн нэг хүн хашгирсан боловч дархан тоосонгүй. Дархан бууж ирээд хүмүүсөөд гар дарлан мэдчлээд гол хаалгаар шууд гарч явлаа. Саран залуу тэргүүн байр эзэллээ. Хэрвээ тэр ямар нэг буруу үйлдэл хийхгүй бол маргааш шагнал гардуулах ёсол болно гэж залуу эзэн түмэнд зарлахад хурсан олон эзний өргөг дөрөгтөл уухай хашгирлаа. Хурсан түмэнд тарж одох үеэр залуу эзэн ийм олон сайхан зүйл хийлгэж байхад энэ улс ачинэрлийг минь мартаж байгааг анзаарв уу гэхэд харгалзагч бид одоо дарахныг яах вэ гэж асуулаа. Тэр эгэл ардын зүрх сэтгэлд өгшгүй мөнхийн хутгийг оллоо. Эмээс түүнд амьд явах шалтгаан үгүй болсон. Тэр хүн юмны тун хэмжээг тааруулахаа хизээч мэддэггүй юм гэд одоо дарахнаас хараага бүү салга. Тэр лавтай уралдааны дүрм зөрчсөн байж таарна гэж сануулan хэлэхэд харгалзагч ямар нэг зүйл олж чадахгүй бол яах вэ гэж зовнин асуувал залуу эзэн та хэд санаа зовлтгүй өөрийгөө өндөрт өргөж бие тоож явдаг хүн заавал алдаа гаргадаг юм гэв. Дархан жимст хүрээлэнд болзоот бүсгүйтэйгээ учран золгов. Бүсгүйн биеэс гарах цэцгсийн үнэр дур хүслийг өдөөхөж. Дархан чи энэ шөнө миний хүүг хэвлийдээ олооч гэхэд бүсгүй хариуд нь тэгвэл тун хөөрхөн хүүтэй болно байх та гэлээ. Бүсгүй дархны хэлсэн үгийн далд санааг ойлгоогүй аж. Магадгүй тэр маргааш гэхэд өөрийгөө үхэн гэдгийг мэдэж байсан тул энэ ертөнцид үр удмаа үлдээхийг хүссэн байх. Иймээс дархан бүсгүйтэй салхин сарны явдлыг хоёрынтой давтаж уйлдээд ширэг ногоон зүлгэн дээр тэрийг хатан унлаа. Энэ үед сар хэдийнэ шингэсэн байлаа. Тэр дүнэ муутайхан гэрэлтэх оддыг ширтэн хэвдэхтэй хүн амьдралдаа хүрч болох тэр оргилд энэ шүн би хүрч чадлаа хэмээн бодоод сэтгэл хөнгөрөн гүн ойрон думблаа. Маргаашийн наран тэнгэрт мандахад дархан өрөөсөн аймаг гаргаж ирээд бүсгүйд өгч тэр сар миний гуниг энэ аймаг миний аз жаргал чамд өгч байна гэхэд бүсгүй уулгалд нь тосож явлаа. Дархан чамайг ингэж их баярлахыг мэдсэн бол хос болгох байж гэвэл бүсгүй хүмүүс таныг мөнгө хулгайлсан гэж ярих юм үнэн үү гэхэд дархан энэхээс өөрийг үл өчөв. Энэ аймагны мөнгийг бас хулгайлсан уу гэж бүсгүй дахин асуухад
Энэ бол миний цорын ганц анх удаага хийсэн үйлдэл гэж дархан ам нэмэгц далдаас мөрдөж байсан хүмүүс тал талаас нь бүчин авч хулгай чиг барьлаа хэмээн хөл хөөрцөг болов. Дархан тун таймнаар нар дээр хөөрсөн хойно намайг зүйл дуусгах ёстой гэж бодож байна хэмээн хээвнэг өгүүлнэ. Дархныг залуу эзэнд хүргэж ирэхэд тэр дээр хүүгээ мөн давтан хэлв. Тэнгэр минь, хулгайч бол хулгайч л байдгийм байна. Уралдаан эхлэхээс өмнө чамд сайтар сануулсан босов. Одоо хиндэ гомдох билээ? Багсаг мөнгө хулгайсан хүнийг өөхөх ялаар шийтгдэггүй. Харин хулгай хийсэн гарын цавждаг байхаа гэхэд дархан гараа тэрэн хөсөр унлаа. Эзний тогтоосон хуулиар хулгай хийсэн хүний гарыг цавждаг. Хэрвээ хулгайгаа хүлээн зөвшөөрөхгүй бол тостой тогоо тулан мөнөөх хүнийг дотроос нь хулгайн эдийг шүүн гаргаж иргэнэ. Цэвэр ариун гар тосонд түлэгдэж шалзрахгүй гэж үздэг. Эзний өргөөний өмнөх талбайд тостой тогоо бэлджээ. Дархныг бүсгүйн хамт дамансаар талбайд аваачив. Хэдэн лам тостой тогоо руу сүсэглэн тарин уншина. Тогоон дох тас өсчөн буцалж байв. Хэн нэгэн гарч ирээд бүсгүйн аймгийг зулгаан авч тостой тогоо руу шидлээ. Залуу эзэн дархан чи өчигдөр бузар эм луга учирсан ч одоо түүний гарын төлөө залбирх нь зөв биз хэмээв. Дархныг тостой тогооны өмнө аваачиж олны нүдэн дээр гарын буцалсан тогоонд дүрлээ. Тэр даруй жигтэй сонин үнэр тархав. Дархан бүсгүйн өрөөсөн аймгийг тогооноос гаргаж ирэхэд түүний гар хавхар өнгөтэй болсон байхыг бүгд харав. Удалгүй махан арьснаасаа зулгаран унахад залуу эзэн одоо шийтгэж боллоо. Отож байвал түүний гарыг эмнэхэд тус болоорой. Гэхэд дархан таг чимээгүй болсон хүмүүсөд толгой сэгсрээд хурсан олныг зүсэн талбайгаас гарч явлаа. Тэр эрүүл гараараа түлэгдсэн гараа барин алхана. Гараа улам дээр өргөн барьсаар цаашлан одоход хүмүүс дархны тэсвэр төвчээрийг гайхан дуу алдав. Дархан гол дээгүүр тавьсан гүрний тэхий дунд хүрээд өөрийн амьсгаа даран ширтэх олны зүг эргэн нэг харснаа гэнэт доош үсрлээ. Дархны биеийн хүү хөрс шороондоо үрд шингэн алга болов. Бүсгүй дуу алдан ухаан алджээ. Залуу эзэн та бүгд харлаа шүү дээ. Тэр хүн дэндүү амаг бардам юм. Би түүнийг өөх гэж алавдаагүй. Харин тэр өөрөө амиа хорлоо. Та нар харсан байз? Хэмээхэд чимээгүй дүнсийх олноос нэгэн ч дуугарсангүй улам нам гүн болов. Тэр хэмч гисэн гэмтэй. Гэхдээ би өршөөлсөн шүү дээ гэж залуу эзэн тайлбарлаж гарав. Гэвч хүмүүс түүний үгийг дуустал сонссонгүй. Дууга хураан саран залуугийн гайхамшигт түүхийг ярьж өгөхөөр нутаг нутгийн зүг жолоо заллаа. Хожим нь залуу эзнийг суудлаас нь түлхэн унагжээ. Оршуулгын яслал болоход дархны хоёр гар олдоогүй гэдэг. Дархны хүү ой гаруутай болж эрүүлэнх өсөн таринсаар сүүлд хүмүүс дархны тухай домгийг амнаас ам дамжин ярихдаа түүнийг хэрхэн өгсөн тухай биш, харин давтаж хийсэн саран дээр суугаад тэнгэрөөд яваад өгсөн юм гэж хуучлагаж. Дэргэл саран гарах бүрийд хүмүүс сонс дархан ажиллаа хийж байна гэлцэн. Үнэхээр яруу сонсголонтой давтах чимээ тэнгэрээс дин дин дуулдана. Монгон саран тэнгэрт хөөрч сүүн цагаан гэрлээрээ хүй орчлонг гээгүүлэхэд хараач манай агуу их саран дархан байна гэцгэн. Төгсөв. Орчуулсан шагдар сүрэнгийн бад жаргал.